Намайг Сүхбат гэдэг. За би 2007-оос 11 онд одоо тус сургуулийн хөдөө аж ахуйн тэнхимд ойжуулц цэцэрлэгжүүлэлтийн инженерийн багшаар одоо 4 жилийн хугацаанд ажилласан. За тэгээд өнөөдөр одоо сургуулийнхаа 30 жилийн ойд одоо 18 жилийн дараа ирлээ. Тэгээд одоо өмнө одоо хамт ажиллаж ирсэн одоо ажиллаж байгаа үеийнхаа багш нартаа одоо түүхт одоо 30 жилийн ойн баярын мэнд хүргье. Бүгдэнд нь одоо эрүүлийн хаж жаргал сайн сайхан бүхний хүсэн өрөөё гэж хэлмээр байна. За сайн байцгаана уу. Одоо улсын Улаанбаатар их сургуулийн нийт хамт олондоо 30 жилийн баярын мэнд хүргье. Тэгээ эдгүүгээс одоо 30 жилийн өмнө буюу 1995 оны 4 сард анх 28 настад энэ одоо улсын Улаанбаатар их сургуульд ажиллаж эхэлсэн. За тэр үеэс ахуулаад өнөөдөр 30 жилийн хугацаанд нэгтлэн бодгочоор 5 жил ажилласан. Бизнес менежментийн тэнхимийн эрхлэгчээр одоо 10 гаруй жил ажилласан. Сургалтын албаны дараагаар 4 жил захиргааны албаны дараагаар 4 жил, сургалтын албаны дараагаар 1 жил. За багш үлдсэн хугацаанд нь багшийн ажлыг бол хийлээ. Тэгэхээр миний амьдралын маань ерөөсөө бүр ихэнх хувь нь энэ одоо улсын Улаанбаатар их сургуультай бол салшгүй холбоотой байдаг. Сургуулаараа бахархдаг ийм л сайхан газар байгаа. За энэ өдрийн амрыг ирье. Би ангаах ухааны сургуулийн сувилгын салбарын багш Аня байна. Доктор профессор. За би 2007 онд манай сувилгын салбар зохион байгуулагдахад анх ирж ороод тэгээд 7 жилийн сургуульд ажиллаж байгаад одоо өөр бас дээд сургуульд ажиллаж байна. Үндэсний их сургуульд. За энд ажиллах хугацаанд би энэ сургуулийн зохион байгуулалт одоо ажлын сайхан орчин эднэрээр бол бахархаж ирсэн. За манай тэнхим маань тэр үед 5 багштай ажиллаа эхэлж ирсэн бол одоо өргөжин тэлээд бүхэл бүтэн сургууль болтлоо одоо томорсон байна. За тэгээд энэ сургуульд одоо ажиллаж байгаа бусад өөрийнхөө мэрэгжлийн болон бусад мэрэгжлийн багш нартаа ажлын өндөр амжилт, эрүүлийн сайн сайхныг хүсэн өрөөё. За сайн байцгаана уу. Та бүхэндээ олон улсын Улаанбаатар их сургуулийн 30 жилийн ой мэндийг хүргье. За миний би Монгол хэл шинжилгээ ухааны доктор, дэд профессор Батцаяа гэж хүн байна. Тэгээд Монгол судлалын тэнхимийг төлөөлж энэ яриаг өгч байна. За тэгэхээр манай одоо эрхэм хүндэт багш доктор профессор нутгийн аялал судлаач Жамсран Жавын Санжаа гэдэг эрхэм хүндтэй хүнийг энэ ташрамд одоо дурдж гэгээн дурслыг хүндэтгэхийг хүсэж байна. Багш маань Монгол улсын боловсролын их сургуулиас тэтгэвртэй гарсан байхад нь уурж одоо энэ сургуульд авчирсан. Тэгээд багш маань нийгмийн ухааны салбарын эрхлэгч байсан, Монгол судлалын тэнхимийн эрхлэгч байсан. Тэгээд одоо ажилласаа буухтаа шав надад Монгол судлалын тэнхимийн эрхлэгчийг ажлыг хариуцуулж өгсөн юм аа. За тэгээд тэр үед бол Санжаа багштайгаа, оюун цэцэг багштайгаа, Гэрэлмаа багштай, Одон тулга багштай ингээд тавуулаа гар нэлсэн сайхан хамт олон байлаа. За ийм сайхан түүхтэй энэ сургуульд ажиллаж байсныгаа өнөөдөр дурсан санахад сайхан байна. За өнөөдөр олон улсын Улаанбаатар их сургуулийн 30 жилийн арга хэмжээнд тэр үеийн одоо багш нарын төлөөлөлд уулзч байгаадаа маш их баярлж байна. Ингээд Улаанбаатар их сургуулийн 30 жилийн арга хэмжээ эхлэж байгаа юм байна. Тэр бид нар бол 2003 онд дизайны сургуулийг анх удаа байгуулсан. За энэ дизайны ангийг байгуулахад дөнгөж ирээд тэр үед бол захирлын шинжээ багш та уулзаж ярилцаад болд багш энэ хоёртой ярилцсан үндсэн дээр нэг одоо салбар сургууль тэнхимнийхээр ингэж болсон. Ингээд багш зөвшөөрсний эцэст хавар сургалтын төлөвлөгөө хийж батуулаад тэгээд мэргэжлийн ангуудыг урьж хэлсэлт авсан. 2003 онд бол анхны ангуудыг хэлсэлт авч 28 оюутан хэлсэн. Одоо 28 оюутнаас анхны хэлсэлтэнд маш их ачаал бүгд өгч оюутнуудаа мэргэжлийн хичээлийг заах
багш нарын бүрэлдэхүүнийг сонгож ажиллуулж байлаа. Сургуулийн 30 жилийн хооронд нь 15 жилд нь энэ сургуулийг энэ ангийн хэмээг удирдах ажиллуулж багш нараа сонгож ажиллауллаа. За ингээд 30 жилийнхээ бүхэл амжилттай дүнээ хэлэх юм бол энд одоо багшилж ясан багш нар Ахмад Туй одоо багшилж байгаа залуу багш нартаа маш их баярлаж байна. Цаашдаа эрүүлийн уран бүтээл шинжлэх ухааныхаа бүх одоо салбарт өндөр амжилт гаргаарай гэж хүсье.